За сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольм одоос наран чимэг ярьж байна. Би та нартай өнөөдөр бас нэг жоохон мэдээлэл өгчий гэж бодоод энийг нөгөө бас мэлийн хүмүүст тохиолдож байгаа, мэлийн хүмүүс асуугаад байгаа байхгүй юу? Юу гэхээр энэ мэдээж бас ажлын гэрээний одоо эргэн тойронд шүү дээ. Юу гэхээр манайхан нөгөө хөдөлмөрийн гэрээ бол маш их унжийн. Тэ мэдээж ялангуяа бүр нөгөө орон хүссэн байжгаад хөдөлмөрийн гэрээнд хамрагдсан хүмүүс ингээд 6-7 жил тэр ядгаа зарим хүн бол баг хөдөлчөнд 10 жилийн өндөр хүртэл чи байцсан хүүхдүүдний чи төрөөд ингээд сургууль соёлоор явцсан юм ингээд айгүй хэцүү болж байгаа тохиолдол зөндөө байгаа хгүй юу. Тэгэл хүүхдүүд нь явахгүй гэж уйлаад л тий ингээд аав ээж нь ингээд аргаа барцсан ч юм уу тий. Өөрсдөө ч гэсэн ер нь бол нөгөө одоо чи мэдээж нэг 10 жил амьдралынхаа 10 жилийг өнгөрөөцсөн тий. Дорой жил 5 жил өнгөрөөч гэтэл бас нэлийн зүйл өөрчлөгдчихдөг штэ. Тэгэхээр ингээд нөгөө айгүй хүндрэлтэй зүйлүүд айгүй их болж байна. Тэгээ яах вэ гэхээр мэдээж манайхан нөгөө хөдөлмөрийн гэрээндээ ингээд одоо сонголтаа ч юм уу тэгээ ер нь бол уртын их байна уу богиных байна уу тэгээ ингээд визэд өсгөр тэр нөгөө хууль дүрмийг бол би нөгөө урдныхаа бичлэгүүдээр нэлээх ер нь бол нөгөө дандаа би цаг тухайн үед нь айлхаар та нарт нөгөө энэ хэрэгцээтэй байх тий яг иймэрхүү нөхцөлд орчиж магадгүй гэдэг үгнээс гарч байгаа дүрм журм хуулийг ингээд өөрчлөлтүүд гардаг шүү дээ заалтууд тэрийг бол би угаасаа ингээд нөгөө богино хэмжээгээр бичлэгүүд хийгээд тавьсан байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн гэрэн дээр ерөөсөө юуг айгүй сайн анхаарах вэ гэхээр тэр хууль дүрмийн л айгүй сайн та нар судал тэг яг ямар тухайн үед таны одоо тэр сонголт чинь уртын байна уу, богиных байна уу, шинээр хүсэж гин үү? Эсвэл гэр бүлийн байдалтай байна уу тий таны оршин суугч өвчрөлд хүсэж байгаа зүйл чинь ямар зүйлд эсвэл нөгөө одоо шингээний орнуудын тий нөгөө Дублиний буюу тий хамтын гэрээнд хамрагдсан байна уу? Тэндээс байсан уу гэдгээд бүх юмнууд нөгөө хувь хүн болгоных өөр байгаа байхгүй юу. Тэрийг айгу яг өөртөө тохирсон зүйлийгээ ямар хуулийн өөрчлөлт гарч ийн ямар зүйл заалтанд өөрчлөлт орж ийн гэдэг зүйлээ дэгдүгээр хэлд олж мэдэх нь айгу чухал байгаа байхгүй. Тэгээ манайханд бас нэг ийм нийтлэг бас нэг ийм ойлголт байгаа юм л да. Өмгөөлөгч ингээд хандчвал өмгөөлөгч бүх зүйлийг нөгөө одоо болохгүй зүйл байсан ч гэсэн өөрчилчихэд ингээд одоо оршин суугч шүрлийг аваад өгнө гэж бодоод идэг байхгүй юу. Тийм байхгүй шүү дээ. Өмгөөлөгч чинь бол зүгээр таны яг одоо өөрийн үнэхээр одоо манайхан чинь хил усна нөгөө хангалттай биш тийм ээ. Яг өдөр тутмынхаа одоо манайхан харьцангуй бас нөгөө хил устай болчиход байна л да. Өдөр тутмынхаа харьцангуй өөрийнхөө одоо хэрэглэгдэж байгаа одоо өдөр тутмын одоо энгийн үг хэллэгийг гэр бол одоо ингээд чадж ирсэн ч гэсэн тий одоо яг бичгийн хэл байхгүй байх чийтэй ч юм уу тийм ээ. Яг тэр ингээд бичгийн хэл байхгүй тэр асууж байгаа асуултнууд тэр өсөлт бөгөлдөн шүү дээ. Тэр зүйлүүдийг ингээд хийж чадахгүй, бичиж чадахгүй байгаа бол үнэхээр тий та нар хуулийнхын дагуу өмгөөлөгчтэй хандаад өмгөөлөгчөөс тусламж аваад тэрийгэ бөглүүлээ тий мэдээж тэгэхээр өмгөөлөгчдөд тодорхой хэмжээнийхээ тэр ажлынхын хөлсийг та нар мэдээж өгөх болно. Одоо би ч одоо яг сүүлийн үед бас нэг өмгөөлөгчүүдээр явахгүй байна. Дор хаяжил одоо хэдэн жилийн өмнө гэтэл дор хаяж хамгийн багаар тий өмгөөлөгч төр хөдөлмөрийн гэрээний зүйлийг хийж авахд 15-аас 16 мянган крон байж исэн. Тэгээ одоо бол бас бүр дахиад юмны үн нэмэгдээд байгаа учраас нэмэгдсэн л байгаа гэж бодож байна миний хувьд. Тэгээ би яг тодорхой яг хэд байгааг бол мэдэхгүй байна. Тэгээд мэдээж нэг 15-6 мянган крон гэдэг бол бас л ингээл таны бараг нэг сарын чинь цалин буюу тий бараг цалингийн чинь 70-80% аваад явчих чийтэй ч юм уу ийм юм байгаа хгүй. Гэтэ мэдээж үнэхээр та яг хууль дүрмээ судлаад өмгөөлөгчдөр ихэлж өчөө зөвлөгөөгөө аваа тийм ээ. Яг одоо миний нөхцөл одоо энэ гарах боломж нь хэд байна тий одоо гарах боломж нь байна уугүй юу гэдэг зүйлийг асуугаад үнэхээр яг тэр нөгөө бүх тавигддаг шаардлагууд байгаа шүү дээ. Тэр шаардлагууд нь яг хангагдаж гин үү гэдгийгээ та өөрөө бас хүн тэр өмгөөлөгчөөс сонсоод тий өөрөө ч гэсэн тэрийгээ эргцүүлж бодоод яах вэ гэдгийг шийдвэр гаргах тий. Тихгүй зүгээр одоо ямар ч одоо өмгөөлөгч нар бас заримдаа ингээ хэлдэг штэ. Наадах чинь боломжгүй шүү гэд тий ер нь бол нөгөө ийм эрсдэл байгаа шүү гэж хэлж байгаа тохиолдолд бол тань тэр бол нөгөө одоо гарнаа гэсэн одоо зүйл айгу маш бага байна л гэж бодчих хэрэгтэй. Тихгүй манайхаа ингээд одоо би яадаг ч байсан тий та ингээд нэг хийгээд өг одоо унсан байсан ч хамаагүй гэдэг ч юм уу тийм ээ. Одоо өмгөөлөгч бол бүгдийг болгочих юм шиг санаад ингээд зүтгүүлээд байвал мэдээж өмгөөлөгч чинь тэр чинь бас л хөдөлмөр хийж байгаа ажил хийж байгаа хүн чинь таны тэр юмыг одоо бөглөөд одоо гарахгүй байсан ч гэсэн таны гуугаад байвал цаа гэд одоо юу юм бэ одоо бүр муухай гарах юм бол мөнгө бодоод авчиж байгаа шүү дээ. Аваад тэгээд бөглөөд явуулна. Бөглөөд явуулсны дараа шийдвэрг бол нөгөө цаашлын байгууллага буюу тий шилжилт хөдөлгөөний албал гаргана шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо хийж байгаа
ажилд нь тийм ээ шийдвэрээ гаргахад нь өмгөөлөгч хүн бол нөлөөлнө гэсэн ойлголт бол байхгүй юу. Өмгөөлөгч болохоор яах вэ гэхээр та нарт яг хуулийн дагуу тэр тавьж байгаа шаардлагын дагуу тэр бүх зүйлүүдийг чинь таны хил ус дутагдаа тийм ээ тэр яг бичгийн хэлжин дутагдаад байгаа бол тэр бүх зүйлийг хийгээд өгөөд явна. Өөр нэг давуу тал нь юу вэ гэхээр та нөгөө хүсэлтэд гаргацсан байгаа тохиолдолд өмгөөлөгчөд амжуулаад гаргацсан байгаа тохиолдолд нөгөө шийдвэр эртэл өмгөөлөгчтэйгөө холбогдоод за миний юм хаана явж гин ямар боломж вэ гэдэг ч юм уу те шийдвэр гаргахад өмгөөлөгчөд амжуулаад ирдэг ч юм уу. Иймэрхүү зүйл байгаа хөө. Тэрнээс бол цагаачийн байгууллага дээр шийдвэр гаргаж байгаа мэрэгчлэлтэнд буюу те шийдвэр гаргагчд нөлөөлөөд одоо тэр ямарваа нэгэн тавигдж байгаа шаардлагыг хангаагүй тохиолдолд тэр бол гарна гэсэн ойлголт бол биш шүү. Энийг бол нэг манайхаа сайн ойлгоорой. Тэгээд өөр нэг бас нэг аюух давтагдж байгаа зүйл юу вэ гэхээр манайх чи яадаг гэдэг хөдөлмөрийн гэрээнд хамрагдахаараа нэг нь хөдөлмөрийн гэрээнд хамрагдчихдаг. Нөгөөд одоо гэр бүлийн хүмүүс нь болохоор хүүхэд нь нөхөр нь ч юм уу эхнэр нь ч юм уу дагаад ороод ирдэг штеп. Тэгээ одоо нөгөө эн чинь ирээд мэдээж одоо 7-8 жил болчихж байгаа хүмүүс чинь байж байгаа би жоохон өлсөдөх юм аа. Энэ талхам дээр нөгөө цайныхаа цагаар хийж байгаа болохоор жоохон өлсөд төвчгүй талхаа дамд ээжлэн шуучлаа. Тэгээ яах вэ гэхээр нөгөө нэгээ даргацсан байгаа штэ. Нэг залгаад ирэх юм. Нөгөө нэгээ дагцсан байгаа хүмүүс чи яах вэ гэхээр мэдээж дахиад хүсэлтээ одоо сонголтоо өгөхдөө тийм ээ бас л нөгөө тэгээ дагаад өгж байгаа байхгүй юу. Тэгэхээр яах вэ гэхээр хэрвээ танд боломж ч юм байдаг бол тийм ээ одоо жишээлбэл нөхрөө дагцсан байлаа гэж бодъё тийм ээ. Тэгэх юм бол нөхөр чинь нөгөө сонголтоо өдгөрөө өгөөд мэдээж тэрэндээ нөгөө тавигддаг нөгөө одоо гэр бүлийн хүмүүс бол нөгөө орлогыг бас аягүй харж байгаа штэ. Тэгэхээр яг үгээр нэг хүний орлогоор ер нь ингээд одоо гэр бүлийн хүмүүс ч юм уу эсвэл 2 3 хүүхэдтэй ч юм уу ингээр нөгөө цалингийн хэмжээ ингээд багасаад нөгөө яг цаанаа та нар амжиргааны чинь нөгөө төвшин хурж ийнэг үү гэдгийг хараад тэрэн дээр бас аягүй хүмүүс унчаад идэг байхгүй. Тэгэхээр миний зөвлөх зүйл юу вэ гэхээр хичнээн та дагаад ороод ирсэн байлаа ч гэсэн тийм үү. Ер нь нөгөө эрслээ бодоод за хүн чинь нэг одоо за манай байгууллага албан байгууллага иймдээ энийг нөгөө одоо хийх боломж нь одоо миний шийдвэр гарах нь те үнслэн хэр зэрэг байна гэд хүн өөрөө бодно шүү дээ. Цалин мөнгөний чиг хэмжээ хүрэхгүй та бүр найдвартай бүх юмыг баталгаатай болё гэвэл нөхөр чинь ч хүсээд чи ч гэсэн өөрөө орж ирээд энэ дээр тодорхой хэмжээний нэг одоо 5 жил болсон байна гэдэг чинь өөр нэгэн ажил төрөлтөө болсон байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө шугамар бас чи бас хоёр тусдаа нөгөө хөдөлмөрийн гэрээнд хамрагдчих болох байхгүй. Тэгвэл нөхрийнх чинь дээр найдваргүй байж хаад унчлаа гэхэд эхнэрийнх нь чинийг гарчлаа гэж бодоход тэгээд дахиад нөгөө гэр бүлийнхаа байдлаар нөхөр хөвгт чинь бас чамтаа нөгөө дагаж болдох ийм нөгөө одоо нөхцөл байгаа хгүй. Тэрийг ерөөсөө манайхаа бодохгүй за гэл тэрчгээр нөгөө нөхрийнхтэйгоо дагаж өгсөж идэг. Тэгсэн чинь нөхрийнх нь одоо унчлаа. Тэгэхээр ингээ гэр бүлэрээ бүгдээрээ буцгалчихж байгаа хгүй. Яг уу хэрвээ яг боломжтой байдаг бол шүү дээ тий. Чи ч гэсэн нөгөө дагаж орж ирсэн байсан ч гэсэн заавал дараагийнхаа сонголтоо өгтөө өөрийнхөө өөр дээр хүсч гэж бас болох байхгүй тусдаа тэгэх юм бол тэр чи хоёр хүний орлого байж гэн хоёр хүний юм байж гэн тийм ээ нөхрийн хунлаа гэхэд ихнийх гараад ирвэл ингээд дагчих шээ ийм бас зүйл байдгийг шүү тэгэхгүй одоо нөгөө нэг өөрийнхөө амжиргааны төвшингийн нөгөө дундаж одоо тэр ийм тавигдсан заалтууд байгаа штэ мөнгөний дүн тий тэрийг ингээд сайн бодохгүй тооцоолохгүйгээр ч юм уу янз бүр байна л да тэр орлогоос болж гин одоо орон сууцгүйгээс болж гин мөн бас нөгөө байгуулгын нөгөө одоо хэр зэрэг одоо доктор суурьшилтай байна тийм ээ эдийн засгийн хувьд шүү дээ доктор суурьшилтай байна гэдгийг бас аягүй харж байгаа байхгүй юу тэр бас аягүй чухал хэрвээ нөгөө тэр байгуулагчин дээр байгуулагдаад өнгөж 1-2 жил болж байгаа ч юм уу эдийн засгийн сайн тогтоогүй байгууллагт бол ер нь гарна гэсэн ойлголт болж байгаа хомс واخгүй юу тэр бол аягүй том эрсдэл байна гэж бас бодох хэрэгтэй ер нь эрсдэл шүү гэдгээ бодох хэрэгтэй өөр чинь бас юу гарч ирээд байгаа лээ. Тэгээд хэрвээ нөгөө өөр нэг зүйл нь болохоор яах вэ гэхээр бас нөгөө манайхан энэ чи хүмүүс зөндөл байна л да. Энд нөгөө нэг ингэж байж хагаад та харалцсан ч юм уу тэгснэ одоо гаднаас юм шиг болоод ч юм уу юу хүсчдэг тий. Нөгөө оршин суугч зөвшөөрөл хүсдэг. Тэгэхээр заавал нөгөө Бээжингийн элчин дээр
угаасаа нөгөө яаж ийнэ гэхээр цагаатчийн байгуулагч ингээ хардж байгаа байхгүй юу? Энэ хүн урд нь энэ байж исэн те. Тэгэхээр таныг нөгөө эх орондоо очиагүй байна гэж хардж байгаа учраас таныг Бээжин дээр очиж одоо ярьсан ор те. Таныг тэнд байгаагүйгээ одоо энэ Европын Шенгений холбооны орон дотор байхгүй гэдгээ батал гэсэн үүднээс таныг бас нөгөө ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө одоо Бээжин дээр очиж мэдэгдээ тэрийг үзүүлээ гэсэн шаардлага тавьж байгаа байхгүй. Тэрийг нь бол тэгээд яг тэр заасан цаг хугацаанд нь одоо очихгүй бол угаасаа таныг одоо үгүй гэсэн шийдвэр гарч байгаа байхгүй юу. Дээрэс нэг эрсдэл нь юу вэ гэхээр яг мэдээж та нар одоо өөрсдөө тэр ярилцлаганд очихдоо юу анхаарах вэ гэхээр мэдээж та одоо жишээл энэ ч байж байгаа тэр нөгөө одоо жишээл хүнд нэг одоо юу гэдэг чи хугацаа цаашлах 1 сарын дотор юм уу 2 сарын дотор юм уу 45 хоног 30 хоног юм уу гэ ер нь бол 14 хоног гэж бараг тэгдэг юм да. Хөвчлэн 30 хоног юм уу 45 хоног тий 60 хоногийн дотор гэсэн нөгөө тийм шаардлагыг тавьдаг. Тэгээ хэрвээ та яг тэр Бээжингийнхаа элчин рүү бас холбогдоо тий Бээжингийн элчингээс цаг авах хэрэгтэй байхгүй юу? Одоо Шведийн элчин шүү дээ. Тэгэхээр тэр цагийг аваад заримдаа нөгөө цаг олдохгүй тохиолдол бас байдаг. Тэгэхээр тэр цаг олдоогүй юу гэх юм одоо тэр нөгөө 30 хоногийн дотор нь ч юм уу нөгөө 45 хоногийн дотор нь цаг олдохгүй гэж болно доо тий. Тэгхийн болвол нөгөөдхийгээ одоо цагаатчийн байгууллага руу чам руу одоо захиа хэлгэсэн мэрэгжилт нь юу вэ тий? Тэднэрлүүгээ одоо мэдээлээд би одоо цаг авсан маань энээс өмнө нөгөө үнэхээр тэр элчин чинь цаг байхгүй гэдэг надад угаасаа цаг авахар тэд нар чинь та нар руу имэйл бичдэг байхгүй юу. Тэгээ тэр энэ хугацаанд байна гэгээд өгöd яг үнэхээр тэр хугацаанд надад цаг байхгүй байна гэсэн имэйл ирсэн болвол имэйл ч юм уу тийм баталгаа авах юм бол нөгөө юу руугаа мэрэгчлэн рүүгээ явуулж тэрийг анхаарч сэрэмжлүүлэхгүй бол таны тэр 30 хоногтой ч юм уу 45 хоногтой багтаагүй байна гэж үзээд одоо урьдчилан танд нөгөө шийдвэр гаргачих юм эрсдэл бас байгаа шүү гэдгийг хэлэх байна. Өөр ч нь одоо мартаж сансан зүйл юу вэ? Би нэг товчхон газ мэдээлэл өгчэй гэж бодоод ороод ирсэн. Цайныхаа цагаар. Тэгэхээр би нөгөө цалингийн юу бичсэн тийм албан байгууллага нь ямар байгаа гэдэг. Тийм эхнэр нөхрийг угаасаа болж ивэл тийм ээ тусдаа одоо өгчхөө. Тэгхийн бол нэг нь улаа гэхэд нөгөөдхөө дагчиж бод нөгөөдхийнх нь гараад ирвэл ингэж болно шүү дээ. Тэгээд түүнээс гадна бас нөгөө ингэж нөгөө бүр одоо яалтчгүй таних ингээ унчлаа штэ одоо сунгахгүй гэсэн өргөдөл өгчлөө тий. Тэгэхээр танд нөгөө хоног хугацаа заагаад одоо хэвчлэн нөгөө нэг энэчээ нөгөө нэг хуулийн заалт өөрчлөгдөөд нөгөө орондол хүссэн байжгаад одоо замаас солиод хөдөлмөрийн гэрээнд хандсан хүмүүс айгүй унж буцаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тохиолдолд яг хэрэг танд хоног хугацаа заагаад эндээс гараа тэг хатнаас хүсье гэд ингэсэн зүг мэдээлэл өгч байгаа байхгүй. Тэгэхээр та яах вэ гэхээр хичнээн энчээдээ одоо өмгөөлөгчөд хамдаад ч юм уу хин нэгэн хүнээр ингээд одоо давж заалдуулаад энэ ингээд одоо элбийн юм шиг тэр чинь ингээд нөгөө гаргасан шийдвэр өөрчилчихнэ гэсэн ер нь бол юу байхгүй байхгүй юу. Ер нь бол нөгөө бүр одоо шулуухаа хэлэхэд 99% ер нь бол та хичнээн давж заалдаад тэрэн дээр өгүүлсэн хариу авах эрсдэл маш өндөр байгаа. Тийм учраас яг нөгөө цаг хугацаа заачлаа штэ эндээс гарч яваа гэд. Тэгээ тэр хугацаанд гарч явахгүй танд хамгийн багаар 1 жил тэгээ цаашил 5 жил хүртэлх хориг тавьчих байхгүй юу. Тэгвэл тэр хоригтой хугацаанд та дахиад нөгөө одоо хөдөлмөрийн гэрээ гаднаас хүсээд ороод ирэх боломж чинь тэр хоригийн хугацаанд танд олдохгүй одоо олгогдохгүй гэсэн үг. Тийм учраас тэр эрсдлээ бодоод хэрвээ албан байгуулагч нь тань дээр баттай зогсоо тийм ээ. Зөвхөн одоо бүх юм нь одоо хангалттай байж штэ. Зөвхөн тэр нөгөө хуулийнхаа заалтаар организм хүсэж байгаа замаас олсон хүнийхэд энэ чист дотроо сонгохгүй гэсэн заалтанд хамрагдчихж байгаа бол бушуухан шиг тэр хугацаанд нь гарч яваад нөгөө хөдөлмөрийнхаа гэрийг дахиад тэр албан байгууллагаараа нөгөө бөглүүлээд тэгээ ороод ир. Тэгэх юм бол тэр чинь зөвхөн цаг хугацааны асуудал байгаа болохоос таны ардтал дээр албан байгуулагч баттай зогсож чадчихвэл тэр бүх юмнуудаа нөгөө одоо шаардлагуудын бүгдийг хангасан байвал ерөөсөө бушуухан гарч өвчөөд бушуухан ороод гарч өвчөөд тэр хүсэлтээ өгөөд ороод ирэх одоо боломж байгаа байхгүй юу. Яг эдний нөгөө суурь одоо юу гэх юм нэг юм цагаатчийн байгууллагын хуудсан дээр байгаад хэрвээ та хөдөлмөрийн гэрээ ингээд хүсээд бүх юм нь одоо эмгэгцэгцтэй юм байх бол ерөөсөө 3 сарын дотор тий 90 хоногийн дотор та шийдвэр гарах үндэслэлтэй гэсэн ийм зүйл байж байгаа. Тэрнийхээ дагуу гараад ороод ирсэн хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр зүгээр цаг хугацааны зав өсвөрлөө бүр удлаа гэхэд нэг 6 сар ч юм уу жил ч юм уу болж болно шүү дээ тий. Ингэсэн тохиолдолд яг гэхээр ямар их орон аав ээж ах トゥ хамаатан садан байхгүй гэх юм биш тий. Сайхан харин ч их орондоо очоод сайхан аав ээж ах トゥ нэртэйгээ илгэн салангуудаа сайхан байжгаад манай Монгол орч сайхан штэ бүх юм нь чөлөөтэй хаашаал гарна тий. Өөрийнхөө төрлөх хэлээрээ хүүхэд чинь ч гэсэн Монголдо очоод 1 жилийн хугацаа 6 хүүхэд болохоор маш хурдан нөгөө хэл өөрийнх нь тэгээ бүр төрлөх хэл явж байгаа учраас маш амархан нөгөө
төрөлх хэлээ сурчна гэсэн үг. Хоёр нийгмийн ялгааг олоод харна. Хүүхэд илүү их ухаалагч юм уу те. Ер нь айгүй тийм сайн талууд их зөндөө байдгийн шүү. Тэгэхгүй зарим тохиолдолд манайхад нөгөө нэг заа их орлого болгочих жоо одоо бүхэл юм сүрчиж байгаа юм шиг хүүхдэд ойлголт өгдөг ч юм уу тийм ээ. Одоо өөрсдөө ч гэсэн ингээд мэдээж айцтай байгаа тийм ингээд бүх юм энэ чинь ингээд айтайхан болж байна гэсэн тохиолдолд бүр ингээд одоо юм унчхаар яах вэ одоо очиод одоо ямар ажил төрөлт хийх үү яах вэ гэсэн нөгөө байр цалцсан ийм айц байгаа. Тэгтээ яадаг ч байсан л өөрсдийн маань төрлөх их орон аав ээж ах дүү садан маань тэнцээ байж байгаа учраас манайх шиг гэл амьдрал буцалсан амьдрал гоё штэ Монгол. Мэдээж нөгөө одоо болохгүй бүтэхгүй юмнууд байгаа. Тэ тэр нь яаж угаар болж байгаа бүтэж байгаа сайн юм зөндөө байгаа штэ. Тэгэж ярих юм бол одоо гадны тэ хүмүүс яагаад манайхыг сонирхоод ийн тэ яагаад тэгэхээр бид нар чи ингээ гадаадад байж байгаа гэсэн ингээ бүх юм ингээ голдолд орсон өрсөлдөгч маш их байж байдаг. Тэн дундаас цойж гарч ирэх бол бас тийм амар биш байдаг. Манай Монголд бол тий өрсөлдөгч баг тэнцээ очиод яг зөв зүйлээ олоод зөв одоо эндээс сурсан мэдсэн зүйлээсээ үнслээд зөв зүйлийг очиод тий яг олоод тэр бизнесээ хийх юм бол манад бас хийх юм маш их тэр боломж нь аягүй хөвэдгийг штэ. За би бүр хадуураад өөр юм яриад яваад ирлээ. Хөтөлбөрийн гэрээний орчин тойрон яг нэг юм биш үү те. Би нөгөө жоохон гялс нөгөө хүмүүс тулгараад байгаа зүйлийг бас нэг жоохон мэдээлэгч гэж бодоод гэсэн. Ер нь бол нөгөө хамгийн дээр нь одоо та эхнэр юм уу нөхрөө дагсан байвал нөгөө сунгалтаа өгөхдөө ч юм уу те. Хоёлаа тусдаа өсч хэрэгтэй. Тэхийн бол танд илүү их найдвар байна гэсэн үг шүү. За тэгээд амжилт хүсье. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баяр та.